Эмээ энэ сүү цацхороод. Минийхөө эмээгийнх нь ачаахан гадаад сургуульд явж байгаа. Тэгээд би Монголчууд байгаа бүх хүмүүсийн сайн сайхны төлөө өрөөгөө өргөж байгаа шүү дээ. За юу яа да тэгвэл ингээ юм ээ. Та сүүгээ цацчих болно заа юу. Харин будаа битгий цацаарай за. Чи яасан Монголоо алдсан юм бэ? Гэхдээ хоол яваа хүүхдээ байдгаа харь илийн хүнд ч гэсэн сайн сайхныг өрөөгөл сүү өргөөл үлддэг үстэй. Гэхдээ хөгшин настай хүн хөөрхий хүүхдийн хараа сүү өргөлөө гэж чи юу сүртэй? Үгүй ихчээ. Би энэ имэд сүүгээ өргөө гэж хэлсэн шүү дээ. Харин та хоёр будаага болчих цаа юм ээ. Будаага битгий цаццаа. Сүүгээ өрг. Гэхдээ юу яриад байгаа хүн болгон л өргөдөг үстэй. Би өргөд дуусаагүй наа минийх энэ онгоцыг нэслэн өргөнөө. Үгүй эмээ энэ хараа будаа цацхаар ингээд шууд цуглараад идэг байхгүй юу? Шууд цугларахаар энэ шуунууд ингээд ирээд ингээд онгоц нисгүй болдог байхгүй юу? Үгүй яхаараа шууд цуглахаар онгоц нисгээ болчихдг юм бэ? Үгүй чи ингэж худлаа ярихаа болдоо чи. Үгүй би худлаа яриаггүй шүү дээ ихчээ. Үгүй үнэн байхгүй юу? Хараа онгоц нисгэд хамгийн аюултай зүйл нь энэ шуу байдаг байхгүй юу? Онгоц яг нисэх үед энэ онгоцтой ижил төвшөнд нисэж байгаа шуу чи ирээд онгоцыг мөрөгчдөг байхгүй юу эмээ? Тэгвэл онгоц суурна гэсэн үг. Тэгэхэд ийм юм зөндөө болж исэн. Хараа одоо бид харж байгаа энэ онгоцтой адилхан ингээд зогсоол дээр зогсож байгаа бол яг хөөрөх үедээ шуу ирээд мөрөгчдөг байхгүй юу? Тэгвэл яах вэ? 200 гаруй зорчигчтой онгоц газар дээр суурна гэсэн үг. Одоо энд нэгэн шуу ирэх юм бол энэ онгоц нисэхгүй. Танаа охин чи явахгүй гэсэн үг. Бурхан минь энэ ойлголоо. Яа. Ингээд хэлээд тах чи. Сони юм байна. Тэгээ шуу ирвэл үргээгээд ах уу? Тийш дээж. Анх хуучин моцилктэй зурвсаа төрөө явдаг байсан. Сүүл тэр моцилкунаа явж исэн чи анхлын хий дими моцилкунч тавхилагаад хүн загнаадах юм. Тэнгэр газрын хязгаарт олон англи кино Univision, Luke TV, Монгол вакцаас